Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би Ичээ Орлоо гэдэг хүн байна. Би 1977 онд Улаанбаатар хотод барилгын нэрнкомыг төгсөөд Өвөрангай аймгийн барилга ухсралтын конторт эдийн засагч нарийнчиг хийж агаад 83 онд Монгол Улсын их сургуулийн банкны эдийн засгийн ангид орж суралцаад 1987 онд төгсөөд Өвөрангай аймгийн банкны конторт эдийн засагч ажиллаж байсан. Тэгээд тэр үед бол банкны нэг системтэй улсын банкны ерөнхий хорооны Өвөрангай аймаг дахь салбарын мөнгө эргэлтийн эдийн засгчаар ажиллаж агаад 1991 онд банкны 2 дахь төлтөт систем шилжээд тэгээд Монгол банкндаа үлдээд одоо 2013 онд өндөр насныхаа тэтгэврт орсон. Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн ангид суралцж байхад манай ангийн багш одоо буян тогтох гэж хүн байдаг. Тэр багш маань одоо улсын банкны ерөнхий хороонд аягүй олон жил ажилласан төрөнгөрөлтийн газарт. Тэгээ бидний манай ангийн багш байсан. Биднэрт одоо банкны хүн гэдэг бол одоо ямар хүн байх вэ гэж биднэрт одоо сургамж хэлэхдээ бол хамгийн чухал юм банкнд ажиллаж байгаа хүн бол ерөөсөн шударгал хүн байх ёстой гэж биднийг одоо зааж сургаж ирсэн. Тийм учраас одоо банкнд ажиллаж байгаа хүн бол яг үнэн сэтгэлээсээ өөрөө шударга ажиллах хамгийн чухал байдаг гэж би одоо өөрөө дотроо боддог. 80 хэдэн онд нөгөө анхлаад нөгөө Pentium 1 гэдэг нөгөө компьютертэй тэгээд анхлж нөгөө банкны бүртгэлийг механикжуулж ирсэн. Тэгээд тэр үед нөгөө манай ерөнхий нэгтлэн бодогч илгээлгээд маш олон жил банкнд насаараа ажилласан хүн байсан. Одоо бол бурхны оронд явцсан. Тэгээд тэр хүн зайлал биднэрт нөгөө тэр үед ярихтаа бол ерөөсөө тэр юуны компьютерийн өрөөнд ерөөсөө бид нарыг орж болохгүй та нар эн чинь нөгөө вирусддаг өвчлөлдөг гэж хэлдэг байсан. Бид нар ерөөсөө нөгөө жижигхэн дөрвөлжин цонхоор л бичиг баримтаа наашин чайсан солилцдог байсан болохоос ерөөсөн тэр компьютерийн өрөөнд орж гардггүй тийм байсан. Банкны хамгийн гол онцлог нь бол ерөөсөө өдрийн гүйлгээ өдрийн бүх юм бол ерөөсөө тэр өдөртөө л гараад бүх юм өдөр өдрөөрөө яваал хоригдлагтаад гардаг. Хууч нөгөө аж ахуйн газрууд бол нөгөө сардаа л нэг юу яадаг шүү дээ. Тооцоолж тайлан тооцоо гаргадаг. Банкны системний юм бол өдөр өдөртөө гараад сар жилээрээ ингээд хоригдлагтаад ерөөсөө тэр өдрийнхөө гүйлгээг л маш зөв маш тайлангаал зөв гаргаж явах юм бол ерөөсөө бүх юм тэгээд болцдог. Одоо оногооч гэх юм уу юу ч гэх юм миний дээд ажиллаж байсан одоо манай Монгол банкны ахмад тастан одоо хотод амьдарч байгаа төмөргтгээ манай нэгтлэн бодогч хүн байсан. Тэгээд тэр хүн нөгөө анхлаад нөгөө бүртгэлийн системд орсон чинь нөгөө компьютероо нөгөө асаахаар нөгөө анхлаад нэг юм элсэн цаг гардаг байсан шүү дээ. Тэгээд нөгөө юугаа програм маань хэрэгжүүлэх гээд ингээд төвийнхэнтэйгээ холбоо байлахаар нөгөө хүмүүс маань одоо яг юу гарч яах гэхлээр нөгөө өмнөөс нь нөгөө юугаа нөгөө англиар нөгөө юугаа хэлж ямар нөгөө алдаа гаргаж гарч ийн энэ төр гэдгийг тайлбарлаж чадахгүй нөгөө за одоо яг юу гарч ийн гэхдээ тэр нөгөө компьютер асч байгааг нөгөө элс урсж ийн гэж хэлжсэн гээд бид нар одоо тийм дурсамж өгдөө. Тэрнээс гадна нэг бас нөгөө сэв гэдэг нөгөө компьютерт нөгөө хадгалах юугаан болохоор нөгөө саваатах энэ төр гэж ярьдаг байлаа бид. Одоо Монгол банкны салбараар арилжааныхаа банкудаар дамжуулаад төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ажлыг маш үр дүнтэй сайхан хэрэгжүүлж байна. Мэргэжил нэгт нөхөд болон ахмадууд, залуу үеийнхэн, шинэ үеийнхэн бүх хүмүүстээ баярын мэнд хүргье.